Эрүүл байна уу? Эмч сумьяа. Тэгэхээр энэ удаад Америкийн зүрхний нийгэмлэг, Америкийн зүрхний коллежийн гаргадаг 2024 оны захын судасны эмнэлгийн удирдамжийн онцлогооны хэсгийг та бүхэндээ төлөвлөлээ. Тэгэхээр та бүхэн мэдэх бах те. Артерийн суцаар гар хөл рүү очих артерийн суц маань нарийсах, суц сатуурах, бүхэл рүү өрөвснөө бол бас захад очих цусгаан чимэрдэг. Улмаар хүндэрсэн нөхцөлд бол захын мөчөд зах гар хөл маань өвчтөг. Энэ зүйлийн талаар 2024 онд удирдам шинжлэгдэж батлагдсан. Энэний онцлогооны хэсгийг та бүхэндээ төлөвлөхөд бэлэн болж байна. За тэгээд энэ удирдамжин дээр бол онцлогоо эмчилгээ ярихаас илүүтэй дөрвөн зүйлийг бас ингэж авч утсан байдаг. Энэ захын судасны эмгэг, энэ захын судасны гишмээ болж байгаа улмаар хүндрэх зүйлийг бол дөрвөн хэсэгт хуваацсан. Нэгдүгürt нь бол шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр өөртөө хөл гар өвдөх юм уу эсвэл өчиг юм уу ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Тэгсэн хэрнээ захын судасны эмгэг байждаг. Хоёрдугаарт нь болохоор архаг шинж тэмдэгт өөрөөр хэлбэл судас маань тодорхой хэмжээгээр нарийсах юм уу өөрчлөгдсөний улмаас шинж тэмдэг нь архаг байдлаар ачаал өгөхөд шинж тэмдэг нэмэгддэг. Жишээлбэл чихрийн жижиг хөлний өндөрлөөсөн бол бид нар асхах, хөлөндөх ачаал өгөхөөр хөлний үд зүгээртэй хөлөөр өвдөх, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрдэг. Гуравдугаарт нь бол энэ акут буюу зочмог хэлбэрийн мөчд ишимээ орж байгаа. Энэ дээр нь бол суцас бөглөрөх эсвэл хүн зэргийн нарийсах эсвэл суцсны асуудлаас болоод захад зочмоор цусаагамж хомсцсны улмаас зочмог хэлбэрийн ишим үүсэж байгаа. За үүний дараа болохоор архаг хэлбэрийн эмчилгээний дараах гэж хэлж болно. Бид нар захын зочмог ишимийг эмчлэх буюу стенд авих, тэлэх ямар нэг байдлаар эмчилгээ хийсний дараа тэр маань архаг хэлбэрийн ишимээ үүсдэг. Энэ ийм дөрвөн хэлбэрт ерөнхийдөө хувааж үрдсэн байдаг. Тийм болохоор энэ дөрвийг та бүхэндээ бас хэлье. За энэ захын судасны эмгэгийн үед бол хамгийн илэрхий нэг зүйл бол бидэрт илэрдэг зөөр шинж тэмдгийн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн их дийлэнх тохиолдолд өвдөлт үүсдэг. Ялангуяа хөлний булчингийн хэсгээр яагаад гал тэр юм булчин маань хөдөлгөөн хийх үед тагшиг үйл ажиллагаа явуулдаг. Үүндэн бол шаардлагатай хүчтэй хичээл дутагдсанаас болоод булчингаар өвдөх, ядрах, тав үүдэх, чимчигнэх мэд холбоотой зөөр үүсдэг. Хоёрдугаарт нь бол ачаал ахуйд эдгээр зөөр нэмэгддэг. Яагаад гэвэл хэрвээ хэсэг газрын эмтэл бол бид нар ачаал ахуйд улам өвдөлт нэмэгдэж тэр хэмжээгээр үйл ажиллагаа гүйцэтгэж чадахгүй болдог. Захын судасны эмгэгт бол 10 минутаас дээш булчингийн ажил хийгээд үйл ажиллагаанд алдагдах юм эсвэл зөөр бол ихсдэг байгаа. За хоёрдугаарт нь бол бидний бодит төсөл байгаа. Өөрөөр хэлбэл бид нар шагаан юм уу те шилбэний артерийн судаснд логшилт орж ирж байна уу, пульс хэвэн байна уу гэх мэт зүйлийг бол захын судаснд шалгадаг. Гаранд бол шууны артер шалгах юм уу те. Хоёрдугаарт нь бол энэ судасны өөрчлөлт илэрсэн байдаг. Хавдах, шархлах, товоох шинж тэмдэг бүр хүндэрсэн нөхцөлд бол хөлний үзүүрээс ахуулаад, гарны үзүүрээс ахуулаад өвчих шинж тэмдэг илэрнэ. Мөн зарим тохиолдолд архахаар ингээд шимэтэй болсноос болоод булчин хатан гарших, хүмүүсний хэлбэр өөрчлөгдөх мэт. Архаг хэлбэрийн шимээ үр дүнд арьсны өнгө, булчингууд маань тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж болно. За энэ зүйлийг бол яаж онцлдог вэ гэхээр зөөрөгдөг бодит төслөг дээр бас өөрчлөлтөө болол бидний хамгийн нэмэргүнд хийх шинжилгээ бол шаа булганы индекс гэж байдаг. Энэ бол эмнэлзэн практикад хэрэглэхэд их түгээмэл, амархан, дээрээс нь инновац бос шинжилгээ байдаг. Энийг бол их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ энийг бол их ач холбогдол өгч байж хэрэгтэй. Энэ ямар шинжилгээ гэхээр бидний буглах болно, даралт үздэг те. Энэ даралтыг хөлний үзүүрт шилбэний доор даралтыг үзээд энэ хоорондоо ямар нэг зөрүү байна уу? Хэрвээ зөрүүгүй хэвийн бол энэ судасны бөглөрөл зочмог гэмтэл биш байна гэмээр үздэг. Хэрвээ энэ доод мөчтөж байгаа даралт маань бага болмаас энэ харьцаа маань алдагдаж эхэлдэг. Тийм учраас хэрвээ 0.9-с бага бол энэ мөчтөд очих цуцаанамж хомсдож улмаар даралт буурчна гэж үзээд цаашлуулж авшруулах шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Эндэн бол ачаалтаа гүйлтийн зам дээр гүйж байгаа шагаа булганы индексийг үзэж болно. Аль эсвэл хөлний хуруунд үздэг те сатурацтай яг адилхан тэр
даралт хэрэг байна гэдэг тоо Брэнхалийн индексээр үзэж болно. Өөр одоо лавшруулалт тусламжуулж онцлогоо тодорхой болгоё гэвэл мөчтийн эхо хийх эсвэл компьютер томографи өөр одоо шаардлагатай тохиолдолд ангиограф хийх байдлаар оншилдоо гэсэн. За тэгэхээр энэ дээр бол бидний одоо энэ шагаа бугуулгын индекс гэж зарим хүмүүс мэдэх байх. Гэхдээ энийг бол мэддэг боловч бас эмгэлзэн практикт Монголд бол их цөөхөн ашигладаг. Гадны оронд бол эрт илрүүлэх байдлаар түгээмэл ашигладаг гэсэн. Өөрөөр хэлбэл юу ангиограф, компьютер томограф хийхээс илүүтэй бугуулга энэ хөлөнд бол энэ артерийн даралт үзээд харьцааг нь үнэлэх байдлаар бугуулга шагаа индекс үздэг. Энэ нь бол одоо 0.9-с багассан нөхцөлд бол багасч байна болмаар даралт буурч байна гэж сэжгэлж үзэж одоо дараагийн шинжилгээ хийдэг. Үүнийг нь бол зөвхөн хөлөнд үзээд байхгүй бар 3 ч юм уу той бронхалийн индекс ч юм уу эсвэл шилэг гойнд үцэх байдлаар аль хэсэгт нь одоо бөглөрлөлүүд төлөвлөгөө байгаа бас сүүлийн үед түгээмэл онцлогооны хэрэгсэл болдог. За энэ захын судасны эмгэгийг одоо судас маань 50-аас дээш нарийсвал ер нь ач холбогдолтой оншилж чаддаг гэсэн. Өөрөөр хэлбэл 90-ээс дээш тохиолдолд нь бол энэ индекс буурдаг. Тийм учраас 50-аас дээш нарийсалтай үед бол энэ шагаа бугуулгын индекс өөрчлөгдөж цааш одоо лавшруулсан онцлогоо хийх шаардлагатай болдог. За захын судасны эмгэгийг одоо сэжиглэж ивэл одоо бид нар хамгийн их хийдэг шинжилгээ бол энэ шүү. Шагаа бугуулгын индекс болж байгаа. Улмаар бүр одоо хуруу бугуулгын индекс буюу хуруун дахь даралтыг үзэж одоо онцлог хэрэгэлдэг байдаг. Хэрвээ энэ архаг ишемитэй нэг 50-аас бага хэмжээний нарийсал өгсөн ч юм архаар ишеми болсон бол колестерол цусан хангамж одоо сайжирсан бол бас нэлийн даралт бол тийм хэмжээнд одоо доошилж барьдаг учраас бугуулга шагааны индекс буурдаггүй. Гэхдээ энэ бол нэгэнт одоо онцлогдоод эмчилгээ хийсний дараа илэрдэг учраас энэ үед нь бол ачаалтаа буу шагаа бугуулгын индекс хийдэг байгаа шүү. За тэгээд хэрвээ энэ бугуулга шагаа индекс доод түвшинд эргэлзээтэй гарвал ачаалтаа юм уу аль эсвэл одоо нэмэлт шинжилгээ хийж тодруулж болдог. За тэгээд сүүлийн үед PVR буюу ямар шинжилгээ гэхээр энэ одоо захын энэ пульсыг одоо сацыг одоо бичлэг хийх байдлаар бас илрүүлдэг одоо онцлогооны арга байдаг. За тэгээд энэ лавшруулсан дүрс онцлогоо буюу яаж оншилдог вэ гэхээр хоёр зүйл байгаа. За архаг хэлбэрийн эндэн бол бид нар энэ хамгийн их үнэлгээ өгдөг. Яг аль судсандаа хэд үеийн нарийсал өгсөн байна, яаж өөрчлөгдсөн байна, эмчилгээний үр дүн хэвэн байна уу гэдгийг яг ач холбогдолтой онцлог харах юм бол бидний судасны эхо нэг дутагдaltaй талан бол ягтны хажуугаар явж байгаа гүн байгаа артерийг одоо төдийлэн сайн хэмжиж чаддаггүй. Яг гойны артер одоо өвдөгний тахимны артер тэгээд тусалис буюу ингээд илэрхий арьсан доорх одоо артерийг илүү мэдээлэл өгдөг. За альтестандар шинжилгээндэн бол одоо энэ судасны компьютер томограф ангиограф ордог. Энэ бол яг аль хэсэгтээ нарийсан байна гэдгийг яг үр дүнтэй антом бүтцийг нэлээд өгдөг арга байгаа. Тэрнээс жишээ шагаа бугуулгын индекс нь бол яг антомын үнэлгээ өгөхөд бэрхшээлтэй байдаг. Зүгээр их дэлгэрүүлэг байдлаар сэжиглэжсэн тохиолдолд одоо хийдэг гэсэн. Яагаад гэвэл тэр болгоно одоо тодорхой шахаад захын одоо компьютер томограф хийхэд хэцүү, тэр болгоно одоо ангиограф хэцүү учраас шагаа бугуулгын индексийг одоо ивчлэн хийдэг. За энэ маань захын мөчд шарах үүссэн байвал заавал захын судасны эмгээс илүүтэй дараах одоо эмгэгүүдийг сэжиглэж болдог. Нэг өөрөөр хэлбэл өөрөвсөл шарах байна уу, халдварын шалтгаантай байна уу, хэмжээний шалтгаантай байна уу, ямар нэгэн хавдар үсэрхийлсэн байна уу, эмчилгээтэй холбоотойгоор шарах үүссэн байна. Мөн биений судасны шарах одоо захын мэдрэлийн шарах аутын мөн гэвлэг бас тодорхой хэмжээр ялгаж ялгаа онцлогоо хийх шаардлагатай шүү гэж хэлмээр байна. За энэ дээр нь нэмэгдээд одоо онцлогооны антом бүтцөө одоо эмчилгээний ач холбогдолтой онцлогооны арга бол судасны эхо байдаг. Энэ маань одоо инвазив бус. Гэхдээ одоо арьсан доорх артерийн одоо мэдээллийг сайн өгдөг. Тэрнээс биш одоо ясны хажуугаар явж байгаа гүн байгаа артерид бол төдийлөн сайн мэдээлэл өгдөгөөрөө бас учир дутагдaltaй. Гэхдээ энэ бол одоо эмчилгээг хянахтай аль эсвэл оншийг баталгаажуулах зорилгоор бас үнэлгээ өгдөг байгаа шүү. За энэ ангио MRI болохоор манай оронд их ховорд хийгддэг.
одоо MRI шинжилгээ байгаа тоцгож битгий шахаад бид нар тархины судасны MRI хийдэг боловч сахын эмчтэй MRI төвлөрийг хийдэггүй. Энэ бол бас одоо мэдрэгөө өрмөс шин чанар их өндөртэй тий. Одоо 90-с дээш одоо өрмөс мэдрэг чанар өндөртэй шинжилгээ учраас энэ захын мөчтэй ангиографийн одоо програм суулсны MRI-гаар бас онцлох боломжтой байдаг. За энэ бол одоо бидний түбээ эмэл хийдэг төрслөл сайтай анатоми бүтцийн яг аль хэсэгт нь судасны өөрчлөлт байгаа илэрхий оншилдог мэдрэгүү өрмөс чанар өндөртэй. Тэгээ манай оронд байгаа нэг онцлогооны сул тал нь бол одоо их уучны компьютер томограф байдаг учраас дээрээс нь яг энэ судасны коллекшн хийх програмд төдийлөн байдаггүй учраас маш онцлогоо хийгээд мэдрэгөө өрмөц чанар их багтаа болж гардаг. Яг орчин үеийн одоо компьютер томографаар яг энэ захын одоо артерийн судасыг коллекшн хийж яг илрүүлэх байдлаар одоо компьютер томограф хийвэл мэдрэгөө өрмөц чанар 95%-аас дээш гэж үздэг. Тийм болохоор орчин үеийн компьютер томограф хийсэн компьютер томографаар шинжилгээ хийвэл илүү мэдрэгшүү гэж та бүхэндээ хэлмээр байна. За дараач нь одоо чухал алтын стандарт ялангуяа имчилгээ бас хийх боломжтой зүйл бол ангиограф гэдэг. Өөрөөр хэлбэл аль нэг хэсгээр интердюсер буюу тосгож бүтц оруулах зоонд байрлуулж байгаа татгаж бүтц шахаад эрдэнэгийн туяаны хяналтанд зураг авдаг шинжилгээ байгаа. Энэ маань ингээ судсыг хатгаж ордог учраас инновацийн шинжилгээний төрөлд ордог. Гэхдээ судсыг бол яг компьютер томографаас бүр илүү мэдрэгөө бас шин чанартайгаар хаанаа нарийсан байна, хаанаа бүглэрсэн байна, коллатерал хэмжээ илүүтэй одоо онцлогооны байдлаар олгодог. Дээрээс нь нэмэгдээд одоо эмчилгээний судсан дотор эмчилгээ хийх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл дахин найр дээр, гуй найр дээр бүглэрч нарийсан бол тэн дээр одоо чиглүүлэгчийн тусламжтайгаар баллонд стенд эмчилгээ хийх бүрэн боломжтой байдаг. За ингээд та бүхэнд энэ захын судасны эмгэгийн онцлогооны хэсгийг болоо ингээд танилцуулж дууслаа. Тэгээд одоо доктор Сумын зүрх судасны эмч Facebook хуудас дээр мэдээлэл тавигдах болно. Мөн YouTube сувг дээр бас тавигдах болохоор та бүхэн одоо мэдээлэлээ сайжруулах ялангуяа эмч нар дотроо зөвхөн эмч нар байвал энэ хэсгийг одоо сувгийг маань дагаж дэмжээрэй. Тэгээд дэмжмээр байвал та бүхэн одоо хандвийн за данс дэмжиж бас болох боломжтой байгаа шүү. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Тэгээд Монгол хүнийг 80-аас дээш наслуулах Монгол хаб бүрийг тэтгэвэр гаргахын тулд хамтдаа хичээцгээе. За тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа баяр таа.